намайг шаардсан гэж сайн зүйл гэдэг. Би 1993 онд төгсгөлийн дунд сургуульд ороод энэ 3 жил дунд чинь 3 жилээр төгсдөг. Тэгээ 96 онд төгсдөг жил манай сургууль дээд сургууль болсон. Тэгээд дээд сургуульд ороод 2 жил сураад 98 онд Монгол зүрийн төгсөж ирсэн. Намайг Төвөрсөх гэдэг. Би газрын холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Галерей менежмент. Ер нь яг миний суурь мэргэжил эдийн засагч. Тэгээ галерей менежмент, арт менежментээр чиглэлээр ажилладаг. Дээр нь нэмээд би өөрийнхөө сонирхлоор торгоны зам, цайны зам болон Факс Монголикагийн гэдэг утгаар Евразийн өндөрлөгтэй байгаа. Монголын урлагуудын тухай илүү сонирхож нийтдээ 40 эдэн мянган километр байна. Явж 2000 орчим үзмөрүүд дээр сүүлийн 6 жил орчим ажиллаж байгаа. Намайг Сэдэмбилийн оюун эрдэнэ гэдэг. Дүрслэг урлагийн сургуульд 2003-аас 2008 оны хооронд 5 жилийн хугацаанд Монгол зургийн ангийг төгсөж дүүрсэн байгаа. Тэгээд төгсөөд 2009 онд дүрслэг урлагийн бүтээл цуглуулагчдын үндэсний нийгэмлэг гээд хуучнаар ордын өсөний байранд тэнцээ. Зураач цэгвдва дээр одоо 6 жилийн хугацаанд бас зураг зурж тэр хугацаанд болохоор нэг Эрдэнэзүү хийдийн бүтээл дээр ажилласан байгаа. Яг миний мэргэжил бол Монгол зураг. Одоо Монгол зурагч нэг төр шүү дээ. Одоо төрөлхтний нэг төрөл багхгүй. Гэтэ хүмүүс одоо Монгол зураг гэхээр бас мэддэггүй байх. Мэддэг нэгэн тэгэл бурхан зурагч юм те. Эсвэл Монголын нэг өдөр гээд марцсан шарын зураг гэдэг шүү дээ. Тэр зургуудаар төсөөлдөг байх. Яг Монгол зурагч юу л да. Миний л бодол шүү. Тогтсон одоо яг ийм зургийн Монгол зураг гинэ гэсэн тийм юу тодорхойлтол өнөөдөр хүртэл алгал байна л да. Ийм зургийн Монгол зураг гинэ гэдэг. Одоо бичсэн ч юм болох те. Хүмүүс янз янзаар ярьдаг л та. Одоо чинь энэ зураг бол Монгол зураг гинэ. Энэ бол Монгол зураг биш гэдэг юм. Яг тодорхойгүй яа. Энэ хувийн бодол бол Монгол зураг гэдэг чинь айгүй эртний юм байна. Яг өнөөдөр бид нар Европын стандартаар сэргээн хандлтын үеийн дүрслэг урлагийн түүхээс авч үзээд импрессионизм бол ийм юм, кубизм бол ийм юм гэдэг юм уу те. Сонтографизм бол ийм юм гэдэг юм уу. Гэтэл Монгол зургийг яг ийм гэж тодорхойлж болохгүй байж тээ гэдэг асуултыг тавьж магадгүй байна. Энэ нь одоогоор яг бид нар сүүлийн 70 жил, тэрний өмнөх 200 жил гээд нийт нь 300 орчим жил өөрийнхөө урлаг соёлоос, өөрийнхөө дүрслэг урлаг, өөрсдийнхөө гуйз сэтгэлгээгээс нэлээд холдчихлоо. Үүний нөлөөгөөр бид нар тодорхойлж чадахгүй байж болно. Гэхдээ та бүхэн саяхан Нанжинд гарсан үзэсгэлэнг 2 сарын өмнө өнгөрсөн оны 11 сард Шанхайд гарсан Ёны хөх шаадсан ч гэдэг юм уу те. За 1 сарын өмнө гарч байгаа, Москвад гарч байгаа Алтан ордны улсын үзмрүүдийг за тэр юунд байгаа, Багдадад байгаа Илхамтай холбоотой үзүүрүүдийг ингээ үзэх юм бол өнөөгийн Монгол зураачдын зургуудын зурж байгаа тэр арга ажиллагаа, тэр техникүүд нэг ширхэг деталаараа тэнд нуугдсан, ойрсон байсан хэвээрээ л байгаа гэсэн. Монголчууд ерөөсөө бүтээлд авих бэлэгдэл оруулдаг. Бэлэгдлийн төрслөл оруулна. Тэгээд ерөөсөө хийсвэр маш их хийсвэр сэтгэлгээтэй. Гол цөм одоо тэр зохиомжоо олвол ингээд гоё томоор авчна. Тэнгүүт туслах одоо жижиг яг оруулах хэвээр жижигээр авчна. Одоо наан байгаа одоо объект бүр тэр цаана байгаа объект уулын цаана байгаа газрыг зуръя гэж бодъё л да. Тэгэхэд бүгд ижлэгэн алган дээр тавьсан юм шиг. Үнэхээр одоо яг Монгол зургийн бусдаас ялгарах тэр нөгөө нэг Монгол хүний нөгөө нэг сэтгэлгээний онцлог юм уу да тий. Юу тэр яг саяны хэлдэг тэр нэг дээрээс харсан юм шиг зурдаг гэж ярьдаг шүү дээ. Одоо хүмүүс одоо бүх юм ингээл алган дээр тавьсан юм шиг те. Наан цаана одоо юмны цаандаалд оруулахгүйгээр ил гаргаж зурдаг те. Тэр чинь бол миний ойлгосноор их дээр үе юм байгаа байхгүй. Харилцааны сүнс юм байгаа байхгүй. Одоо хоёулаа харилцагт болно шүү дээ. Бараг хил гарахаас өмнө байгаа байхгүй. Би энд чи тэнд байна гэдэг чинь хоёулаа одоо нэг газар дээр жишээ зураал ойлголцсон шүү дээ. Яг энэ ч юу гэдэг хүнд ч ойлгомжтойгоор зурж байгаа байхгүй. Тэрнээс бараг л тэрнээс үүсэлт юм байна. Бүх юм ил тод мэдээллийн бүгд хүртээмжтэй байх хэрэгтэй те. Наан цаана гэдэг юм байхгүй. Ингээл ойлгомжтой харагдаж байгаа хэрэгтэй. Тодорхой байх хэрэгтэй. Тэр хэрэгцээс уламжлаад ирсэн тийм арга барил юм шиг байна. Би бол тэгж боддог. Монгол зургийн дүрслэлүүдийн одоо зохиомж авалт тэр дүрслэл өнгө ялгаад зурж байгаа гэхээр одоо их хүрээний зурган дээр хэд гадны нөгөө тэр зүүн хүрээ баруун хүрээ дээр болохоор цэнхэр тийм хүүтэн өнгөөр дүрсэлсэн
Тэгээд өөрсдийн одоо нөгөө нэг их хүрээ одоо тэр нөгөө зүүн хүрээ, баруун хүрээний зохиомжийг болохоор ерөнхийдөө болохоор ийм гоё дулаан одоо тод тийм монголчуудын одоо нөгөө биелэгдлийн өнгүүд гэж байдаг шүү дээ. Улаан, ногоон, тэгэл тэр гоё улбар шар, цагаан тийм өнгүүдээр цэнхэр өнгөс бага оруулсан гэх юм. Монгол зураг бол шорон будаг, шимийн будаг гэдэг нь төлхөөлөлтэй хэлбэлтэй. Шорон будаг гэдэг нь одоо байгалийн материалыг ашиглаад будаг хийнэ л гэсэн үг. Одоо жишээ нь оюун номин тэр чулуунууд биш шүү дээ. Манай тэр ялт бүрэнд чулуу гэж өгдөг шүү дээ. Бид нар чинь ингээд шүрэн үрж ингээд нутглаад өөр ингээд гурил шиг болгоод тэгээд цаван материалд бодог бол хийдэг байхгүй. Ийм хувираагач байна. Тэгээд тэрнийг цавуудтай хойлоод ингээд найруулаад зурнаа л гэсэн үгтэй. Тэр нь бол яг одоо энэ танка зураг гэж үү. Тэрний нэг одоо үндсэн техник арга хэрэглүү гэдэг гэсэн үгтэй. Судрын чуулган дээр далавчтай Монголд элтэй эрэхтэй юм байна. Тэгэхээр бид нэр өрнөөс гаралтай бозой, шашин, шүтлэг, эстетикийг хүлээн зөвшөөрж, өөр юмшүүлж хөгжүүлсээр ирсэн. Өнөргөгийн бүтээлүүд дээр бид нар нэлээд олон зүйлийг анзаарах хэрэгтэй монголчууд. Яг хөө ингээл шашин байдлаар нь очиод 21-нд дарих энэ төр гэл ингээл те домог зүй одоо шашны ойлголтоор бол байж болох хэдий боловч дахиад бид нар яг өндөргөгийн бүтээлүүдийг очиод үзэх юм бол тэр дархиуд дээр зүүлэгдсэн байгаа чимэг зүйлт тий чимэг зүйлүүд нь өнөөгөөр л одоо үн жидлүүд шүү дээ. Үзүүний зүйлт, эмэг, дитэм тэдний хийц ямар нарийн гоё байгаа, ямар гоё эстетиктэй байсныг тэндээс харж болно гэсэн үг. Тэр бурхны фөрг зургаар одоо шүтэн зураг гэж ярьж шүү дээ. Бурхны зураг гэдэг чинь бол одоо шашныг дагаж орж ирсэн л манад орж ирсэн нэг зургийн төрөл байхгүй. Тэр нь л манад өөр юм болгол манайхан өөр юм болгол хөгжүүлсэн нэг зургийн нэг төрөл байхгүй. Тэрнээс улбаатай зургууд одоо зургуудын хэв маягийн зураг дотор чинь болдгийн шарын Монголын нэг төрөлөөр зургууд ч өөртөө орчин. Тэр хувьд бол нэг гэсэн үг байхгүй. Танка гэдэг нь буддын шашинтай холбоотой юм уу та. Шүтэн урлаг гэж байгаа юм. Аюу том нэг салбар л та. Шүтэн урлаг доторх танка зураг гэдэг нь болохоор одоо тусгай бэлдсэн даавууг ингээд сардаа тусад нь бэлдээд тэгээд тэн дээр өөрсдөө сайн ярьсан тэр бодог модыг хэрэглээд тэгээд бурхны тэг гэж байгаа. Одоо бурхан биддэг тийм нэг тэг гэдэг нь одоо нэг юм загвар юм уу? Ингээ үгээр хэлбэл тэрний дагуу зурдаг. Тийм зураг л товч хэлэхэд тэр танка зураг тэрийг хэлээд байгаа. Бурхны зураг л та өөр энгийн нэрлэж юм бол. Одоо энэ төгдөөс орж ирсэн гэж ярьж байгаа шүү дээ. Манайч одоо сүүлийн за хувилаанаар ярих юм бол Павловын үед бол орж ирсэн те. Тэр үеэс бол яг балд мал бас урчууд орж ирж ирсэн. Сүүлийнх нь бол төгдөөс л хөвчлээ орж ирлээ шүү дээ. Тэгэхээр тэд нар чинь бол өөр өөрсдийн гэсэн одоо школ гэж ярьдаг дэг сургуультай. Тэгээд манайх тэрийг өөрийнхөө нөхцөлд тохируулад тэгээд Монгол юм шиг мэдээж арай өөр л зурж таарна шүү дээ. Тэгээд өөр болгоцсон байхгүй. Энгийн хүн арах юм бол нэг ялгахгүй л дээ. Адилхан зураг. Яг судлаач нар ч юм уу те зурдаг хүмүүс намайг энэ төв зураг байна. Энэ бол одоо Монгол танка юм шиг тийм. Энэ бүр хятад танка юм шиг тийм. Ийм ялгаатай. Монгол зургийн хил арга ажиллагаагаар энэ бүх зүйлүүд өвлөгдөж бид нарт өнөөдөр үлдчихэд байна. Нөгөө талаасаа бас Монгол зураг гэдэг зүйлээр Монгол хүний оюун санаа бид нэр зөвхөн өнөөгийн байгаа Монгол Улсын газар нутгийн хэмжээнд Монгол зураг гэдгийг Монголын урлаг гэдгийг төсөөлж болохгүй юм байна. Манай Монгол бол маш гоё байгаль үзэгдэлтэй байхгүй юу? Дөрвөн үйлрэлтэй. Дөрвөн үйлрэл дөрвөн өөр одоо шинж чанараар тэр байгалыг илэрхийлж харуулж идэг байхгүй юу? Тэр бүгдээс санаа авч ингэж бүтээлүүд төрүүлдэг байхгүй юу? Байгаль юу байдаг вэ гэхээр их сонин өвөрмөц бас тийм үзэгдэл сонин нэг тийм өгдөл байгаад байгаа юм. Зан характер нэг тийм өвөрмөц үзэгдлээ хүнд харуулаад тэндээс бас тийм таашаа бас олон урлаг уран бүтээлүүд төрөх тийм агшнууд их олон байгаа юм л да. Байгаль мөнгөд ингэ хөдөлгөөнд оршидгийг шүү дээ тий. Хөдөлгөөнөөс сэтгүүлж бүтээлүүд бас гарсан байгаа байхгүй юу? Орхон голын тэр улаан цутгалын хөрхрээ гэдэг чинь бол байгалийн зүгээр мөнхөд эргэх тийм хөдөлгөөн байгаа байхгүй юу? Тэнгүүд тэр хөдөлгөөнийг салхитай уйлдуулж хийж болох юм байна. Нарны тусгал, нөгөө байгалийн мөнхийн эргэлт хөдөлгөөн, салхи. Ийм гурван одоо байгалийн эрчмээс
уран бүтээл төрүүлж байгаа байхгүй. Бид нар өнөөдөр энийг яг энд нь ийм сүтэр өгөөд энийг нь ингээд зохиомжлоод зурчих юм бол Монгол зураг болно гэж хэлж тодорхойлж чадахгүй хэдий ч өнөөгийн манай сайн Монгол зургийн зураач нар, бурхан урлаач нар маш сайн Монгол зургийн бүтээлүүдийг төрүүлсэн хэвээр. Монгол зураг гэдэг бол монголчуудын оюун санаа, гоо зүй буюу эстетикийг илэрхийлж байгаа. Илэрхийллийн хэл гэж томьёолж болохоос биш. Яг ингээд зурчвал Монгол зураг болно гэж томьёолоход л хэцүү гэсэн.